Чи хааш юм бэ? Зөвшөөрөл олгодог байхад фронт нэвтэрчих юм. Зөвшөөрөл өгсөн гэж утсан шин. Зөвшөөрлөө ус бүгэлж нэвтрүүлгүнд авч фронт гаргадаг гэдэг мэддэггүй юм уу? Хоол нь мэдэн л дээ. Тэгээ ажиллахтай байх чинь янз бүрээд байдаг юм уу? За, уучлаарай. Энд юу болоод байгаа лээ? Цэнүг аюулгүй ажиллагааны зааварч үзэрч фронт нэвтрүүлгүнд олгодог байхад төвтрлээ. Жилмиг ажилд ороод хэр удаж байна? 10 сар. Чамаа ажилд орсон эхний өдрөөс чи аюулгүй ажиллагаа гэдэг энэ хоёр үгийг овг нэршээж хээжл гэж хэлсэн л баймаар юм да. Чи нэгдүгээрт нисхийн салбарт ажилдаг гэдгээ. Хоёрт аюулгүй байдал гэдэг үгний мөн чанарыг ясмахандаа шингэтэл ойлгосон цагтаа тагж ирээрэй. Тэгэхээр чин даргаа ойн киног яах? Чухал ажил гэдгийг чи би ойлгож байна. Чи өөрөө дотор нь ажилдаг хүн. Аюулгүй ажиллагаа гэдэг үгнийхээ мөн чанарыг ойлгоогүй жиж гадны хүмүүст дагуулад перрон талбай дээр яваад байна гэдэг чинь байж болохгүй асуудал шүү дээ. Тэгвэл та хэд дагуулсан явчих болохгүй юу? Ямар ч байсан өнөөдөр чамд үнэлэх олохгүй. Шаардлагатайг би хариуцсан аль бэлтс рүү чинь бичгээр тайлбарыг чи явуулж өгч болно. За чамд аюулгүй ажиллагааны хичээл заагаадах заавал одоо юу да?